Өнөөдөр багш та нарт хичээл заах болсондоо их баяртай. Өнөөдрийнхөө хичээлийг бүгдээрээ идэвхтэй сайн оролцоорой хүүхдүүдээ. За. Та бүгдэд багш нэгэн захиа уншиж үзүүлье. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 2-р Д ангийн хамт олон. Дорнод аймгийн 5-р сургуулийн 2-р Д ангийнхан. За та нарт нэгэн захиа явуулжээ. Багш нь захиаг нь уншиж өгье. Сайн байцгаана уу? Улаанбаатар хотын 1-р сургуулийн 2-р Д ангийн авиаслаг бяцхан найз нартаа захиа очих өдрийн мэндийг хүргэе. Бид та бүхэнд нэгэн ертөнцийн 3-т тохирох үгийг зөв сонгож бичих даалгавар явууллаа. Та бүхэн бидний зохиолсон ертөнцийн 3-ыг гүйцээж бичиж явуулна уу? Та бүгдийг хүндэтгсэн Дорнод аймгийн 5-р сургуулийн 2-р Б ангийнхан 2016 оны 4 сарын 18-ны өдрөөс нь захиа танарт ирсэн байна. За 2-р Б ангийнхны ертөнцийн 3-ыг бүгдээрээ дэлгэц рүү анхаарья. За эхлээд ертөнцийн 3 цэгийн оронд за сонгох 3 үгсээс аль үг нь илүү оновчтой тохирч байна вэ гэдгээ бүгдээрээ хараарай. За. За одоо нааш анхаарай багш нь сонгох үг дотор тусч, хичээнгүй, ажилсаг гэсэн 3 үг байна. Одоо ертөнцийн 3-ыг цэгийн оронд бүгдээрээ тусч гэдэг үгийг оруулаад уншъя. За амрах гэдгээс бүгдээр ангиар уншаарай. гэдэг үгийн хооронд хичээнгүй гэдгийг оруулаад уншъя. Амрах за одоо ажилсаг гэдгийг оруулаад уншъя. Тэгвэл энэ 3 үгээс аль нь илүү оновчтой тохирч байна? За мөрөдлийг сонсъё багш нь. Яагаад чи ажилсаг гэж бодсон? Анхны аавныг ажилсаг гэдэг үг нь тохироод ядаргаа мөдөө ээжнийг ажилсаг гэж бас тохирч байна. Тэгээд засварчууд хүүхднийг ажилсаг гэдэг бас хүүхэд ингээд хичээгээл авал ажилсаг байна. Тэгэхээр ажилсаг гэдэг нь таарна. Оо ямар манд юм бэ? Маш сайн биш. За өөр хингэлээ. За тэнгэрийг хэлээ багш сонсъё. Хичээнгүй гэж бодчих. Цагаахтургийн аав хүн тусасаараа хичээнгүй юм явдаг. Ядагтургийн ээж нь хүн бас тусасаараа хичээнгүй хийгээд завхурцуудгийн хүүхдэн бас хичээнгүй хичээдэг. За чиний бодлоор тийм юм байна те. Өөр юм хүн байна. За нөө юм багш сонсъё. За бүтэн үгээрээ хариулаарай. За тэгвэл амрах дургүй аавныг ажилсаг гэсэн тийм ээ. За тэгвэл ануу үжингээ хэлтгээ. Өшөө өмнө нь тэнгэр нэлийн өмнө хэллээ. Өрөөгийн хэлтгээ ажилсаг гэдэг үг нь тус хичээнгүй гэдэг 2 үгээсээ илүү оновчтой тохирч байгаа юм байна. За тэгвэл ажилсаг гэдэг үгийн эсрэг утгатай үг нь ямар үг вэ? Багш та гараа үү. За ануу үжингээ ануу үжин. Залхуу. За өөр хэлэх юм байна. За төгөлдөр. Залхуу. Өөр саналтай байгаа юу? За би тийм төгөлд залхуу. Оо ямар мандгийг залхуу юм байна шүү дээ. Залхуу тэгвэл өмнө хичээлдээ бид нар юуны тухай утсан блэ? Эсрэг үгийг үтсэн. Тэгвэл өмнө хичээлдээ бид нар эсрэг утгатай үгээ таньдаг болсон бол өнөөдрийн хичээлдээ бид нар эсрэг утгатай үгээ хэрэглэж сурах нь байна. Үгийн баялгаа нэгдүгээр хянана. Өнөөдрийн хичээлийн маань зорилго. За багш нь хичээлийнхаа сэдвийг самбар дээр бичье. За одоо багш нь та нарт
нэгэн бичлэг сонсгоё. За энэ бичлэгийг маш сайн анхааралтай сонсоод юуны тухай гарч байна вэ гэдгээ ажиглаарай. Наша багш руу анхаарай. Бид нар сая ямар дуу сонссон бэ? За, тэнгэр итгэлээ сонсъё. Жигмэд тогмод 2. За, ямар дуу сонссон? Жигмэд тогмод 2. За, тэгвэл энэ дууныхаа эхийг бүгдээрээ уншъя. За, ангиараа бүгдээрээ эхнээс нь уншъя. Жигмэд тогмод 2 жисэн хамт явжээ. Өөрийн модонд очоод үрдэж сүгээр болжээ. Та нарын ширээн дээр чинь 3 тарах материал тавьсан байгаа. За, 1-р тарах материал аваарай. За, 1-р тарах материал дээр нь жигмэд тогмод 2 гэсэн их маань байгаа. За, энийг эхнээс нь ингээд уншихдаа утгыг мэдэхгүй байна уу? Нэг ажиглаад харчих. Тэгээ байвал багшаасаа асуугаарай. Утгыг мэдэхгүй байна уу? Ажиглаад багштай хараад хэлээрэй. За, Исано гэнэ гэж багш сонсъё. Бардчээ. Бардчээ. За, өөр утгыг мэдгүйгээр ямар үг вэ? За, сэлмэг сүрдчээ. За, төгөлдөр бардчээ. Давхар даалахгүй гарсан. Бихүүн төгөлдөр. Сүрдчээ. Ориглон. За, давхардуулахгүйгээр хэлээрсэн тийм мандин. За, ихэнгийн сонсонгод бардчээ, сүрдчээ гэдэг үгийг утгыг мэдэхгүй байгаа юм те. Тэгвэл бардах ангийнхаа тайлбарлаад өгөх юм байна. Утгыг мэддэг тайлбарлаад өгөх юм байна. За, гэн ануужиг сонсъё. Өөрийнхөө яахыг мэдгүй би яасан гэж бодсон. Оо, ямар манд хэцүү шүү дээ. Мөрөд дахиад нэмээд тайлбарлаж өгч байна. Өөрийнхөө чадахгүй чадахгүй юм хийхгүй. За, тийш болж байна. За, тэгвэл багш нэмээд хэлээд өгье. Гардах гэдэг нь онгороо сагсуу зан гарахыг хэлж байгаа юм байна. Тэгвэл сүрдэг гэдэг үгийн утгыг ангийнхаа тайлбарлах юм байна. Гэр ануужингээс өгөх юм. За, очирнаа сонсно. Сүрдэг гэдэг бол хүний сүрдүүлийг одоо юмын чадахгүй хаад сүрдүүлнэ. За, чиний удаа тийм юм байна. Өөр тайлбарч хэлэх юм байна. За, багш сонсъё. Болон. За, чиний удаа өөр сүрдэг тайлбарлах юм байна. Сүрдэг. За, багшыг сонсъё багш. Өөрийгөө чадахгүй гэж бодсон. Өө зүг штэ. Жимээ гэсэн утгатай үг биш. Би анууж өнөөдөр 2 үгийн утгыг хэлсэн. Мэдчихээн тийм ээ мондөг байна. За одоо саяхан багшийнхаа тарааж гисэн нэг гэсэн тарах материал дээрээ
Өмнө бид нар юуны тухай утсан мэлээ? Эсрэг утгатай өгөөдийн дагуу үзгээрэй гэж хэлж. Нээс нь хараад эсрэг утгатай өгөөдийн дагуу үзгээрэй гэж. Нэгдүгээр харагдтал дээрээ өөрийнхөө үзгээрээ эсрэг утгатай өгөөдийн дагуу үзэж. Ямар үг вэ нэ? Туссан юм те. Цаг усаад уншаад хэлчих. Сэт өгдөө. Чам уншаараа туснадаа сэтгүүр. Цаасаа барьчаад цаа төвнөд уншиж ямар үг вэ? Ой ямар үг. Өөрөө болсон уу? Таад өөр хайгаад ирээрээ. За. Отосоо. За чиглэх гэсэн. Сүлжээ баджээ хоёр эсрэг утгатай үг. Сүүлдэн төрүүлэн үг эсрэг утгатай үг. Жижиг том тавтай эсрэг утгатай үг. Зүгтээ дахиад хоёр утгатай бичгэл дахиад чи хараад. Заавар шин. За тэнийг хэлсэн сонсъё. Жижиг том тэгээд төрүүлэн сүлжээ баджээ сүлжээ. За хоёр утгатай. Устын зүг байна. Сайн олсон. Замрын хэл сонсъё багш. Жигмэд хэрч жижиг том сүлжээ баджээ сүлдэн төрүүлэн. За бас хоёр утгатай шиг моглоо. Хоёр үг хайгаарай. За тэнийг их хоёр үг онцгой. Дүүрэг цадаад За дахиад чамбатар арай л шин. За ингүний багш сонсъё. хоёр явжээ олжээ жижиг баджээ сүлжээ түнсээ дүүрээ дэвжээ эцэг цадаад дэвжээ. За чиний дотор ойролцоо утгатай эсрэг утгатай гэдэг ингээ бүдээр холилцсон байна те. Жоо утгаа ялгаад авах. За тэнгисийг сонсъё. Явжээ жижиг баджээ сүлжээ дүүрээ сүлжээ. Оо ямар монг юм бэ? Бүх үгийн тэнгис олцсон биш. Хэд үг байсан бэ тэнгисээ? За багштай өмнөдөө хэлж. Хэд үг байсан сая? Дахиад уншиж. За босоо тэнгис. Явжээ том жижиг баджээ сүлжээ дүүрээ. Оо ямар монг юм бэ? За дутуу байсан. Үгээ дутуу болсон хүмүүс багшийнхаа самбар дээр байлуулсантай хараад дутуу үгээ нөхөд авчаарай. Гүйцээгээ тэтэртэй бичгээр. За эдгээр өгнөд байсан байх тийм ээ. За тааруулаад харчих. Дутуу байсан өгнөдөө. Аснаа. За болсон. За үзгээ тавьчих хөлтөөдөө. Үзгээ тавьчих. За наашаа анхаараарай. За энэ ихэд ямар дөрөв гарсан бэ? Ямар дөрөв гарсан? За босоод мөрөдлийг сонсъё багш. Жигмэд томод хоёр гарсан. За жигмэд томод хоёр. Тэгвэл бүгдээрээ жигмэд томод хоёр доо. Нэр өгье. Жигмэд томод хоёр доо. Нэр өгье. За хэний надад багштай нэг нь гарч иж тусламаар ах юм. Багш нь хэнийг нь томод хэнийг нь жигмэд гэдгийг нэрийг өгч мэддэггүй. Надад хэн туслах вэ? За тэнгис гатарч багштай. За чиний бодлоор хэн жигмэд юм бол? За гомрол гараад ир. Хэн тогмод юм бол? Доор байрлуулж. За чи яагаад надад жигмэд гэж утсан юм? Ангийнхандаа хараад хэлээд өгч. Жижиг савтай. Бүтэн өгүүлрээр хайруулаад хэлэр. Жижиг савтай болохоор гэд бүтэн өгүүлрээр жижиг савтай болохоор нь жигмэд гэж утсан. Оо ямар сайн. За сууч. За гомрол. Том савтай болохоор тогмод гэж утсан. Оо сайн байна. За хоёр сууч. За энэ хоёр хүүхэд хаашаа явсан бэ? За бэлгийн төгөл дээр сонсъё багш нь. Уулын модон ирсэн. За уулын мод руу юу их явсан юм арлаа?
Марл Эрдэнэ. Жимс түүхээр явсан юм. За тэгвэл хизээ ямар уйлрал жимс түүдэг юм бол? За гомрлыг сонс. Жимсээ зуны уйлрал хаврын уйлрал. Тийм үү. За чи сайн дахин бодоорой заа юу. За гяна үжин сонсъё багш. Зуны уйлрал. Түүдэг юм уу те? Өөр саналтай юм байна. За мөрөдлийг сонсъё. Жимсээ 3 4 5 6 Жимсээ 4 5 6 гэж зунээс үүдэг. За чиний бодлоор тийм байна уу? За аманд юу гэж бодолтой? Амдын бодлыг сонсъё. Ургадаг. Яг хизээ түүдэг юм бол за төгөлдрийг сонсъё. Зум ургадаг юм бол хизээд нь түүх үү? Ямар уйлралт нь түүх үү? За мөрөдл. Өвөл түүх юм уу те? За өөр. За чин санааг сонсъё багш. Өө ямар мондг юм бэ? Хизээд үүдэг гэж юм жимсээ. Намрын уйлралт үүдэг гэж штэ. Намар. За тэгвэл намрын уйлралт ургамал өнгөө яаж өөрчлөх юм болоо? Ургамлын өнгө. За гомрлыг сонсъё. Оо шарлна. Шарлна. За өөр оч гэрэл. За улаан болох юм байна те. Өөр тод үлэг. За гүзэлцгний өнгө улаан болт юм. За тэнгэр итгэл. Намар болохоор начнаа үлдээ убар шаарвал. Улбар шаруулт юм те шарлна. Өөр яа тийм бол за илүү бархсыг сонсъё багш. Шааралдаг. За төгөлдөг. Намар болохоор наач ханддаг. Хөө зөв ганддаг гэж. Гандан. Гандан. За оч гэрэл. Намар болохоор модын авчис уушалдаг. Оо ямар мондг юм бэ? Өөр. За бэлэн төгөлдөр сонсъё. Модын авчис ундаг. Ангийнхантайгаа санаа давхардуулахгүй л их сайн байна хүүхдүүд. За багш сонс. Намар болохоор модын авчис татаж өчдөг. Оо тийштэй ямар мондг юм бэ? Хатдаг тийм ээ. За өөр нэм хүмүүс нөө болсноо. За болсон байгаа юм те. А за хул нэмэх юм. Сургууль очдог. Оо багшийнхаа асуултыг сайн гараарай. Багш нь юу лээ? Ургамлынх нь өнгийг асуусан те. За тэгвэл одоо багш нь ширээн дээр чинь тарааж өгсөн 2 гэдэг хуудас аваарай. 2 дугаар хуудас аваарай. За 2 дугаар хуудас дээр нь намрын уйлрлынх нь өөрчлөлтүүдийг бичсэн байгаа үстэй тийм ээ. За тэгвэл та нар хаврын ургамлын өөрчлөлтүүдийг бичихнэ. Та нарын тарааж өгсөн цаасан дээр намрын уйлрлын ургамлынх нь өөрчлөлтүүдийг бичсэн байгаа. Та нар энийхээ ард талд ямар уйлрлынх нь өөрчлөлтийг бичих гэж байна. Хаврын уйлрлын ургамлын өөрчлөлтийг ард нь гэж зааж чадах уу? А? За багш нарыг заа бичиж. Дотроо бодож аваад хаврын уйлралт ургамал өнгөө яаж өөрчилдөг вүлээ сайн дотроо төсөөлөн бодож аваад бичээр. За хосоор ярилцаад өчөж болно. Хамтарч ярилцаад өчөж болно шүү. За ганцаараа сайн мэдэхгүй байгаад хоорондоо хамтаараа ярилцаад өчөж болно шүү. За дууссан хүүхдээ нөө хугацаа нь болж байна. За тэнгэр итгэлийг сонсъё багш. Хавар болохоор начнаа ногоон, усан начнаа ногоон, суцаа дуран тод ногоон
Оо ямар мандгийг. За тэнгэрт тэл гараад ир. Багшийнхаа тэр самбарт байрлуус энэ ширээн дээр байгаа өгнүүдээс чи энэ хаврын дор өөрийнхөө бичиг үгээ сонгоод нэг үгээ тавьчих. Энэ хаврын дор энэ өгнүүдээсээ сонгоод энд нэг үгээ тавьчих. За чиний бичиг үг байна уу те? За ямар мандгийг. За сууж байгаа тэнгэрт гэлээ. За төгөлдөр босаад үгээ уншаарай. За чи хаврын удирлын онцлогийг бичсэн байна тийм ээ. Багшийнхаа асуултыг сайн анхааралтай сонсоорой. Ургамал нь яаж өөрчлөгддөг вэ өнгө? За мөрөд бас урагдаг хэлбэр үү? оо ямар мандгийг. За сайн байна. Мөрөд тэндээс чиний бичсэн үг байна уу? Байвал энэ тэр самбар дээр байрлуулчих. За өөр. Багш нэрийг харъя. За ус. Чиний нэр байх юм. За тэндээс эхлээ үг уншиж. Нэр нь унтсан байна те. За уншиж. За намын цэцэрлэг. Үгүй унш. За. За чиний бичсэн үг байна уу? За сайн байна. За өөр хин унших уу? Дууссан байна өөр. За нандин те. За нандин. Ой мамаа би цаа гараад ир. За тэндээ саадаа. Заавар шум байна. За нууж. Ой марууд за тийш асуу. За бүгдээрээ дуусна уу те? За үзгээ тавьчих хүүхдүүдээ. Түр үзгээ тавьчих. Одоо за энэ за тийш асууж. За тий тавьчих. За одоо бид нар хавар намрын удирлын ургамлынхаа өнгүүдийг өөрчлөлтийг биччихлээ. Одоо та нар ажлынхаа хуудас дээр эдрийг эсрэг утгаар нь холовчих. Хавар намрынхаа удирлын өөрчлөлтийгөө бичсэн үгсээ хооронд нь эсрэг утгатай үгээр нь холовчих. Аль хоёр эсрэг байж болох вэ? Ажлын хуудас дээр эхлээ холовчих. Тэнгэртгэлээ эхлээд ажлын хуудас дээр холовчих. Юм. За. Тэнгэр итгэл дууссан юм байна. Өөр. За тэнгэр итгэл багштай туслаад байна. Машаа гараад ирээ. За чи энэ дээр самбар дээр багштай холбоодог чи. Аль хоёрыг холбосон юм бэ? За бол. За сууж. За очгил. Очгил гараад ирээ. За мөрөд За, тайд холбоо дуусна эсрэг утгаар нь. Арай амжиг байна уу?
За дууссан. За бүгдээ нааш анхаарай. Үзгээ тавиарай. За нааш анхаарай. За шаршин ногоон хоёрыг холбосон байна. Тэнгэр итгэл яагаад энэ хоёрыг холбосон бэ? За бусаа судлаасаа хэлж. Шарны гин амар шарны гин ногоон гин бас. За тийм учраас чи юу гэж чадсан нэг? За дараа. За чи дахиад ямар үгийг холбосон мөлий? Нэг нь. За өөрийнхөө холбосон хоёр үгээлэр эсрэг тутаг байна. Унам. Урган энэ хоёрыг холбосон. За яагаад энэ хоёрыг холбосон бэ? Нэг нь болохоор доош унаад, нэг нь болохоор тийш ураад. Ямар мандгийг. За дараа. Мөрөдөл ямар хоёр үг холбосон мөлий? Холбосон үгээ яагаад эсрэг тутаг гэж бодсон? Чангаар ихэл. За чи яагаад энэ хоёрыг холбосон юм бэ? За сайн байна. Сайн. Дэлбэл нь унан хоёрыг яагаад холбосон? За сайн. За оч. Ямар мандгийг, ста мандгийг оч гэв холбосон байгаа те. За өөрийнхөө холбосон үгүүдээ хэлээрэй намаас багш та. Ямар ямар мандгийг стан онтыг зөв эсрэг тань холбосон биш. Та нарынхтай таарч нь хүмүүстэй бусдантай таарсан уу? За одоо тэгвэл сая бид нар удирдлынхаа ургамлын өөрчлөлтийг ярьлаа тийм ээ. За одоо бүгдээрээ багш руу анхаарай. Бүгдээрээ багш руу. За одоо намар хаврын удирдлын өөрчлөлтийг харуулсан эдгээр үгсээсээ нэг эсрэг бүтэгтэй үг сонгож чинь. За жишээ нь багш нь эсрэг бүтэгтэй үг сонгоно гэдэг нь жишээлбэл шаршин ногоор нь хоёр маа нэг эсрэг бүтэгтэй үг тийм ээ. За эсвэл яах вэ? Та нар өөрсдөө хатан урганч гэдэг юм уу эндээс нэг эсрэг бүтэгтэй үг сонгоод тэтэр дээр иччих. За тэтэр дээр нэг гэж тавиарай. Нэг гэж тавиад нэг эсрэг бүтэгтэй үг сонгоод иччих. Эдгээр үгсүүдээсээ сонгоод иччих. Эдгээр үгсүүдээсээ эсрэг бүтэгтэй үгээ сонгоод иччих. Багш нь сая жишээ татаж хэлсэнтэй ногоор нь шарлна гэдэг юм уу эсвэл хатан дэлгэрнэ гэдэг юм уу тийм ээ. За ингээд өөртөө сонгоод эндээс бичиж. Нэг гिचчээ сонгоорой. За сонгосноо. За сонгосон бол 2 гэж бичээр тэгтэр дээр 2. Хоёрт нь сонгосон үгээрээ эсрэг утгатай үгээрээ өгүүлбэр зохиоччээ. 2 гэж бичээд дэвтэр дээрээ сонгосон үгээрээ өгүүлбэр зохиоччээ. За сайн бодож чир. Хоёроо бичсэн байна те. Одоо энийг өгүүлбэр зохиочч. Болоостой.
өдрөө цахиагаа дууссан юм байна. За. Аль багш нь. Цаасаа чангаар шиж. За, шавлна гэдгийн эсрэг утгатай үг нь юу вэ? Ногоорно. За, ногоорно гэдэг өгүүлбэртэй хамт оруулах шүү. За. За, тэнгэр итгэлийн өгүүлбэрийг сонсъё. За, эсрэг утгатай үг хэлж өгүүлбэр дотроос. Цохоос өгүүлбэрээсээ. Оо, ямар сайн. Андаа. За, дахиад нэг үг сонгоод ичиж чараа. За, өөр унших юм байна. Гэрчлэн дууссан юм уу? За, гэрчлэн босоод уншиж. За, унана гэдгийг эсрэг утгатай үг нь юу юм бэ? За, чи урган итгэрээ зохиороо. За юу. За, суугаа зогч. За, хуланг сонсъё багш нь. За, эсрэг утгатай үг болоод тэр чихэр өгүүлбэр дотроос. Эсрэг утгатай үг өгүүлбэр дотроос хэл. Оо, ямар мандгий. За, Ермөний сонсъё багш нь. За, эсрэг утгатай үг хэлээрэй. Өгүүлбэр дотроос. Оо, ямар мандгий. За, биеийн төгөлдрөө сонсъё. За, сайн байна. За, сайн байна. За, одоо хүүхдүүдээ намрын удирлын ургамлын өнг ямар байдаг гэсэн түрүүн бид нар? За, ногоон байснаад яадаг үлээ? Гандаад шаралж байгаа юм байна. Шаралж байгаа юм. Тэгвэл багш нь та нарын ширээн дээр 3 гэсэн дугаартай цаас тавьсан байна. За, 3 дугаарын цаасан дээрээ хаврын удирлын модыг бүгдээрээ төсөөлөн модод зуръя. За, өнгийн харандаагаараа хаврын удирлын мод ямар өнгөтэй вэ? Дотроо төсөөлөн бодоод зуръя. За, нэг л мод зураарай заа юу. Хажууд нь орчингийн бүрдүүлэхгүйгээр нэг л мод зурч. Тэр маань ямар өнгөтэй? Яг өнгийн харандаагаар зүг сонгоод зураарай. Нэгэн цагт нэг нь болчих. Мам тий. За илүү хад хэлэг зураг гараад ирээ. За ангийнхан руугаа харуулад зураг тайлбарлаад яагаад ийм өнгөөр зулсан бэ гэж тайлбарлаж. Авар мод нөгөө навчин ногоон байдаг болохоор ийм модоо модныхаа навчин ногоон өнгөөр болсон. Оо сайн. За сууж. За багштай энэ гарч. За сууж. За бус зураг гараад ирж. За ангийнхан руугаа зураг харуулаад
мод нахи ногоон өнгөтэй байдаг болохоор би ногоон өнгөөр бүтэн. За сууж. За хугацаатай шүүхтүүд ээ. Хугацаа цагийн дуусч байна. За. Аадаа. За инкрема зураг тайлбарлалтаар зурсан зураг ангийнх нь руу харуулчаад. Хавар мод ногоон мод ургадаг болохоор би ногоон өнгөөр мод зурсан. Хоос. За ануужин. Ануужин зураг аваад ирээ. За инкрема сайн байна. За тэнгэр итгэл бэлгүүн төгөлдөр. За гараад ирээ. За ангийнх нь зураг хараад. Хавар мод ногоондаг болохоор би ногоон өнгөөр. За сууж. Модны нахиж шаардлагадаг. Хаврыг зурсан юм уу те чи? Хавар шаардлагадаг гэж хэллээ. Ногоордог гэсэн те. Жижиг. Эсвэл чиний хийж дөнгөж урагч байгаа үед ингэж хардаж болох юм тийм ээ. За ангийнхандаа тайлбарлаа. Хавар болохоор навчис ногоордог учраас би ногоон өнгөөр зурсан. Сайн байна. За 10хан. За ангийнхан руу хараад тайлбарлаж. Би хавар навчис ногоороо гоё хатдаг учраас ногоон өнгөөр зурсан. Оо ямар мандгийг. За сууж. За мөрөг. Ногоон өнгөтэй байдаг болохоор би ногооноор зурсан учраас. За сайн байна. За сууж. За урдсан байна. За алтан баяр аваад ир. За ангийнх нь руу харуулж ир. Хавар навчис ногоордог болохоор би ногоон өнгөөр зурсан. За сайн байна. За одоо хийж зурсан зураг түр дуусаа арай амжаагүй хүмүүс нь түр зураг орчих. За одоо бүгдээрээ найзрахаа зурсан зургуудыг ажиглая. Зургийг ажиглаа. Эдгээр дотроос эсрэг утгыг үүсгэх зураг байна уу? Сайн ажиглаад хараа. За мөрөдөө сонсъё. Жижиг мод тэгээд За чи ирээ жижиг мод авчих. Жижиг модоо энд тавьчих. жижиг мод За энэ хажууд ямар мод тавих вэ? За энэ дээр чи тэгвэл ямар эсрэг утга үүсгэж байгаа юм? Ангийнхантаа хараад хэлэр чангаад ямар эсрэг утга үүсгэсэн? цаад тал нь жижиг байгаа. Энэ наад тал нь том байгаа учраас би эсрэг утгатай үг гэж ойлгосон. Оо нэг нь жижиг, нэг нь том. Оо ямар мандгийг. За тэнгэр итгэл ямар хоёрыг үүсгэж байна? Энэ бүдүү энэ нарийнхан. Аль нь нарийнхан? Аль нь бүдүү? Энэ хоёр ойролцоолох таа. Арай дахиад нарийн мод тэндээсээ сонгоч. Али энэ үү? Энийг сонгож байна. За багш нь төслөө те. За энэ дээр энэ хоёрыг яагаад сонгосон гинэ? Энэ нь болохоор бүдүү, энэ нь болохоор нарийнхан. Чиний энэ хоёр хэлсэн хоёр үг чи ямар утгатай үг вэ? Нэг нь нарийн, нэг нь бүдүү. Оо ямар мандгийг. Тав билэг гарах юм уу? За нэмэн гараад ирээрэй. Нэмэн ямар хоёр эсрэг утгатай гүнтээсээ өсгөж байна? Энэ жижиг шас тань. Оо ямар мандгийг сайн байна. За одоо хүүхдүүдээ бид нар сая хаврын модыг төсөөлөөд ясан зурсан байна тийм ээ? Зурсан. За тэгвэл наашаа дэлгэц рүү бүр анхаарлаа хандуулчих. За та нар ямар өнгөөр зурснаа түр хараарай. Найн дуус сар гэдэг чи ямар өдрөл хийж байгаа вэ? Намрын өдрөл. За өнгийн хараарай.
загварын удирдлынхаа модыг ажиллаж хараарай. Эхлээд яаж ийн үү? Навчин нахаалж байгаа тийм ээ. За бас. Цаанаас анхаарай. За өнөөдрийнхөө хичээлээр бид юу сурсан бэ багш та хэлэх үү? За очир баг сонсъё багш. Оо ямар мандгийг өөр хэлхий. За мөрөдлөө сонсъё багш. За улам сонсъё багш. Өнөөдөр өдрөөр эсрэг утгатай үгийг хоёр дөнгөний зэрэг сурсан. Оо ямар мандгийг. За гүнжийг сонсъё багш. Чанга. За өөр. За очир манд дахиад нэмэх юм уу те? За нэмээд хэлж. За мөрөдөл нэмж хэлэх юм уу? За төгөлдөр явуулсан гэж. За тэнгэр итгэл юм. За мод ямар модны өнгийг өгсөн юм тийм ээ. За тэгвэл нааш харъя үү те. Өнөөдрийнхөө хичээлээр бид нар эсрэг утгатай үгээ хэрэглээд эсрэг утгатай үгээ эсрэг утгаар нь холбоод үгийн баялгаа яасан бэ өгдөөтэй өнөөдөр хөгжүүлсэн нэмэгдүүлсэн юм байна. Нэмэгдүүлсэн байна. За гэрийн дагуур дээр та нарт хоёрын ангийнхнаас ямар цахиа ирсэн бэ өгдөөтэй? ертөнцийн 3 ажилсаг түүд ажилсгийн эсрэг утгатай үний үлээ. Тэгвэл та нар хоёрын ангийнхан ертөнцийн 3 залхуу зохиогоод явуулъя. За гэрийн дагуур тэмдэглэж. ертөнцийн 3 залхуу зохиож ирээ. Тэгтэр дээрээ. За гэрийн дагуур тэмдэглэж. За гэрийн дагуур хичээд. За өнөөдрийнхөө хичээлээ маш сайн ойлгосон хүмүүс эрхийн уруугаа өргөж багштай үзүүлээрэй. Би жоохон дахиад судлах шаардлагатай гэвэл эрхийн уруугаа хажууд тийш нь олгож үзүүлээрэй. За юу. За өнөөдрийн хичээлээ яаж ойлгосон бэ? Багш нарыг. Зарим гэрийн дагуулч дамжаа гэнэ. Ямар мандгийг ихэнх нь яасан бэ хичээлээ? Маш сайн ойлгосон юм байна тийм ээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.